одоо уялдуулж бид бүхэн одоо шинэ тийм шинэ үеийн Монгол хоолыг гаргаж ирэх нэ гэж чухал гэж би бодож байгаа. За намайг Батмүх гэдэг би Монголын ресторан зоогийн газрын холбооны дэд ерөнхийлөгч гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг. Мөн одоо манай үндсэн бизнес бол MGC Star Group гэдэг байдаг. Энэ бол манай Asiana Chili гэдэг рестораны сүлжээ байдаг. Тэгээд энэ байгууллагынхаа ерөнхий захирлын албан тушаалтай. Одоо Монгол улс аялал жуулчлалыг хөгжиж байна те. Жил болгон одоо ирж байгаа жуулчдын тоо нэмэгдэж байна. Тэгээ бидний одоо хувьд бас айгүй чухал зүйл бол одоо Монгол хоолоо хөгжүүлэх. Тэгээ Монгол хоол гэдгээд ялангуяа одоо өглөөний цай гэж бүгд нэг ялгаатай хөгжүүлмээр л өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол ямар байх юм те. Үндэстэн болгон өөр гэсэн онцлогтой өглөөний цай, өдрийн хоолтой байдаг те. Тэрнээс биднес ч гэсэн одоо маш уламжлалт маш олон төрлийн одоо хоол унд хүнс байдаг. Тэгээ энэ дээр одоо бид бүхэн одоо мэргэжлийн тогоочдоор мэргэжлийн одоо холбоод маань хамтраад одоо яг Монгол одоо төр төрхийг Монгол одоо identity гаргасан юм өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолыг гаргах хэрэгтэй байгаа шаардлагатай. Тэгээд маш олон тогоочноор эсвэл холбоод маань ингээд төрөл бүрийн санаачлалууд их гаргадаг. Тэгээ одоо бид бүхэн нэгдээд яг энэ тал дээр ажиллаад яг Монголд яг жинхэнэ Монгол өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол, тэгээ Монгол хоол гэдгийг одоо яг уламжлалт хоолыг орчин үеийн шинэ одоо технологи шинэ санаатай одоо уялдуулж бид бүхэн одоо шинэ тийм шинэ үеийн Монгол хоолыг гаргаж ирэх нэ гэж чухал гэж би бодож байгаа. За ингээд тун удахгүй Horeca Mongolia конференц болох чинь. Тэгээд энэ конференцийн гол одоо утга учир нь бол одоо энэ жуулчдаа биднес ямар хоолоор байлгах юм бэ? Яаж сэтгэл хангалуун байлгах юм бэ? Энэ тал дээр мэдээж хэрэг мэргэжлийн холбоод мэргэжлийн одоо хүмүүс өөрсдийн хүрээнд ажил хийж идэг. Хувийн хвшлүүд, мэргэжлийн холбоод, мэргэжлийн яам бүгдөө нэгдэжиж одоо яг энэ хоолн дээр шинэ концепт гаргаж ирэх хэрэгтэй хаа гэж бодож байна тийм. Сингапур ихэд одоо хөгжлийнхаа бодлогуудын хамгийн чухал хэсгүүдэд нь одоо нэг хэсэгт нь хоол тийм манай хоол хамгийн шилдэг хоол байх хэрэгтэй. Гэр утгаараа тэднес дэлхийн шилдэг одоо багш нарыг шилдэг кулинарын сургуулиудыг одоо дэмжиж ажилласнараа одоо Сингапур одоо зөвхөн хоол идэхийн төлөө сая жуулчид Сингапурд очиж байна тийм. Солонгос улс ихэд одоо тийм 10 жилийн дараа манай Солонгос хоол дэлхийд танигдсан шилдэг хоолуудыг болно гэж 2004 онд зорилго тавьсан. Тэгээ 2014 15 гэж Солонгос хоол дэлхийд байлдан байна. Гэх мэтлэнгээр одоо энэ яг хоол хүнсэн дээрээ төр засаг нь өөрөө зөв бодлого гаргаад тэрийг одоо энэ мэргэжлийн холбоод хувийн хвшлүүдтэй хамтраад явах юм бол биднес бол нээлттэй. Одоо орчин үед бол одоо биднес маш их боломжууд байна. Одоо Монгол уламжлалт хоолуудыгаа биднес яаж шинжлэх юм те? Яаж одоо энэ төрөл бүрийн одоо үндэстэн хүмүүст таалагдах тэр амтыг гаргаж ирэх юм. Энэ дээр бол биднес хамтраад ажиллавал бүрэн боломжтой л гэж бодож байна. За одоо жуулчдын тоо бол жил ирэх тусам ихсэж байгаа. Тэгээ одоо ойрын хугацаанд 1 сая жуулчин хүлээж авнаа гэсэн одоо зорилго тавьчихад байгаа шүү дээ Монгол улсаараа. Тэгээд Улаанбаатар хотын хувьд бол бас миний хувьд харьцангуй ресторанууд маш олон үндэстний ресторантай. Улаанбаатар хот бас гологдохооргүй те маш олон төрлийн үндэстний ресторануудтай, хоолны газруудтай болсон бас мөн олон чадварлаг одоо тогоочноор одоо гадаадад төгссөн одоо туршлагын хөндлөсөн тогооч нарыг олон гоё ресторанууд хийж байгаа. Харин манай яг хөдөө орон нутгийн хувьд бол одоо ялангуяа жуулчны баазууд тэнд бол одоо хүний нөөцийн хомсдолтой дээрэс нь бас шинэ санаачлаг гаргах ч юм уу тэр тал дээр бас мэдээж хэрэг туршлагын хувьд бол бас одоохондоо арай бас сул байгаад байна. Тэгээд энэ тал дээр бас яг энэ миний гол санаа бол мэргэжлийн холбоод мань хамтраад энэ жуулчны баазуудаа хөгжүүлэх тэгээд ямар ч үндэстэн таарсан одоо таалагддаг тэр өглөөний хоолыг бид бүхэн одоо бүтээх хэрэгтэй байгаад байна. Олон санаа байгаа. Энэ санаануудыг нэгтгээд бүгдөө нэгтгэж хагаад яг таарсан гоё энэ Монгол identity гэдэг юмыг гаргаж ирэхэд айгүй чухал байна. Тэгэхээр бид бүхний одоо хамгийн чухал юм бол хүмүүсээ суулгах. Тэ? Хүмүүсээ доктор сууршилтай ажиллаулмаар байна. Тэр доктор сууршилтай ажиллаж байгаа хүмүүстэй хоолны талаар илүү мэдлэг өгмөр байна. Яаж одоо тэтгэнгүү дэлхийд даяар адилхан онны мах, дахааны мах, гахааны мах, өхрийн махаар хоол хийж ихэнх улсууд нийтлэг. Энэгээр яаж өвтөхийн хоол хийх вэ? Яаж илүү одоо сонирхолтой амтуудыг гаргаж ирэх вэ? Яаж хүмүүс таалагдсан тэр олон төрлийн одоо ургамал ногоо бүр тариаг ашиглаж ямар төрлийн хоолууд хийх вэ гэдэг дээр л биднээсийн одоо
гол одоо туршлагатай экспертүүд санал бодлоо солилцож энэ дээр одоо сайхан хоол гаргах хэрэгтэй байна. Тэгэх юм бол одоо жуулчдын маань сэтгэл ханамж нэг талаа бол маш өндөр бол ягаад бол хоол гэдэг бол одоо аял жуулчлалын хамгийн чухал хэрэгсэл. Ямар ч сайхан газар очиод хүн үнэхээр сайхан хоол идэж чадахгүй бол сэтгэл дундуур байдаг тийм. Үнэхээр сайхан хоол идэх хүн ямар ч газар очиж сэтгэл нь өөдрөг байдаг. Тэгэхээр энийг л бид нүү сайн одоо гол чиглэлээ болгож энэ тал дээр бүгдөө хамтарч ажиллая гэж бодож байна.